Сайн байцгаана уу? B2 төвшний 2 дугаар бүлгийн хичээлээр ямар дүрмүүдийг тайлбарлах вэ гэдгийг би товчхон танилцуулъя. За нэгдүгээр Doppelter-Verneinung энэ маань ерөнхийдөө давхар үгүйсгэл гэж орчуулагддаг. Тэгэхээр Doppelter-Verneinung гэдэг нь юу яриад байна вэ гэдгийг та бүхэн мэдээж хэрэг дөрмийн хичээлээс үзээрэй. За Gradierung der Adverben гэж байгаа. Gradierung der Adverben гэдэг маань тэмдэг нэрэнд хүч нэмэгдүүлэх үгс. За жишээлбэл бид нар gut гэж хэлдэг. Эсвэл заримдаа sehr gut. За тэгвэл энэ sehr гэдэг маань мэдээж хэрэг хүч нэмэгдүүлэх дайвар үг байгаа. За тэгвэл бид нэр B2 төвшөнд зөвхөн sehr so гэдгээр зогсохгүй өөр ямар юм хүч нэмэгдүүлэх дайвар үгс байдгийм бэ гэдэг талаар судална. Мөн дээрээс нь заавал хүч нэмэгдүүлээ зогсохгүй хүчийг сулруулдаг үгс гэж бас байгаа. Тэмдэг нэрийн утгыг сулруулж өгдөг. Тэгэхээр тийм үгсүүдтэй бас та бүхэн танилцах нэ. За харин дараад нь Partizip-ийн als Adjektive буюу ерөнхийдөө Partizip 1 гэдэг дүрмийг би Б-ийн сургалтын дээр тайлбарлаж ирсэн. Энэ маань үйл үгийг хэрхэн тэмдэг нэрийн үүргээр ашиглах вэ гэдэг дүрм байсан. Тэгвэл энэ дүрмээ илүү гүнзгийрүүлээд дараагийн агсан төвшний агуулгуудыг мөн та бүхэн танилцуулах болно. За Satzglieder erkennen гэдэг маань ерөнхийдөө өгүүлбэрийг танил мэдэх, өгүүлбэрийн бүтц, өгүүлбэрийн гишүүдийг танил мэдэх гэсэн утгатай. Тэгэхээр ерөнхийдөө та нар өгүүлбэрийн бүтцээ дахин нэг эргэн санаад баттах боломжтой байх нь. За дараагийн дүрм нь Nomen Verb Verbindung гэж байгаа. За Nomen Verb Verbindung гэдэг нь ерөнхийдөө герман хэл сурж байгаа хүний хувьд ялангуяа B1 болон түүнээс дээш түвшинтэй хүмүүсийн зайлшгүй мэдж ах ёстой үгнүүдийн нэг. Энэ маань ерөнхийдөө холбоо гэж хэлж болно. Ямар нэгэн нэр үг, ямар нэг үйл өгтэй байнга хамт явж идэг. Ингээд тэр хоёр маань өөр тэмшин утга бүхий үг бий болж идэг гэсэн үг л дээ. Ерөнхийдөө нэг талаараа бас Монголын хэл зөрхтэй баг зэрэг төстэй юм шиг. Тэгэхээр ийм тогтсон энэ хэвшмэл холбоо үгнүүдийг бол мэддэг байх нь маш чухал байдаг. За тэгэхээр энэ үгнүүдийн талаар баг зэрэг ярьж өгнө. За тэгээд мөн Lebenslauf und Bewerbung schreiben буюу та бүхэн маань B2 төвшин сурж байна гэдэг чинь магадгүй Германы ихтэй сургууль, за коллеж эсвэл хэлний бэлтгэлч гэдэг юм уу. Ямар нэг байдлаар Герман явах ямар нэг алхмыг хийхэд нэлийн ойртож байгаа төвшин шүү дээ. Тэгэхээр та ямар ч газар руу бид нэр applied гэж ярьдаг тийм өргөдөл явуулсан байсан. Өөрийн Lebenslauf буюу хувь хүний намтраа, за тэгээд Bewerbung буюу өргөдлөө өөрийн гараар Герман хэл дээр бичиж чадах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл энэ талаар эдгээр хоёр бичиг баримтыг хэрхэн бичдэг талаар мөн ярих нь байна гэсэн үг. За ингээд 2 дугаар бүлэг маань өндөрлж байгаа.